Хот 16. Хоёр эмэгтэй аль хэдийнэ хотоос гарчихсан байдаг. Тэд хотын эзэн гарч ирмэгц асуудалд орохоос зогтчихсан юм. Тэд асуудалд орохгүй тулд хотыг орхижээ. Юун түүний хүүгийн хөлийг гимтээсний дараа өшөө авах нь аргагүй гарцаагүй араас нэрнэ гэж бодоод гарчихсан юм байлээ. Тиймээс гурлаа шөнө ойд хонохоос өөр аргагүй болов. Юу санаа зовн яа тэлхтээ би өмнө нь гадуур унтаж үзээж байгаагүй гэдгийг хэлв. Тэр үргэлж апокалипсийн дунд удаан амьдарснаа болохоор туршлагатай байх ёстой гэж боджээ. Яа түнд хэрэггүй зүйл бодохоо болоо сүүчи байгаа цагт бид унтаж чадах хэсэг нь ч эргэлзээтэй шүү гэж хэлв. Гэтэл манай бат шүүжэн тэдний араас нэрээд битгий тоглолцоо нэг хүн ирж байна. Дайралтанд бэлэн бай гэж ууртай анхааруулва. Тэр багны цаана нуугдаж байсан хүмүүст гараад ир нуудах хэрэггүй гэж хэлв. Тэд шүүчэний мэдлгүйгээр дайрах гэж байсан ч тэр аль хэдийнэ мэдчихсэн байжээ. Тэд гарч ирээ чи хотын эзний хүүгийн хөлийг нь хугалчаад зүгээр нуугдаж чадна гэж бодсон уу гэж асуулаа. Олон хүн хүрээлэн зогсов. Та нарыг зугтах газар байхгүй шүү гэж хэлвэ хүмүүс. Гэвч сүүчээ анханасаа зугтах төлөвлөгөөгүй байв. Тэр зүгээр л хот дотор хүмүүсийг гэмтээчихвэ гэж хүсээгүй учраас тэр түүн рүү дөхөж ирээд инээлдэн өөхөх гэж байгаа хүн алдлага яриад ахтай яхавдэ гэж тохуурхнаа. Дараа нь тэд цаг алдахгүй довтлохоор шийдэв. Гэтэл шүүжээ нэг дайсных нь ганц цохилтоор газрын хөрснөөс арчив. Үүнийг харсан бусд нь түүнийг аллага гэдгийг яг юу гэсэн үг болохыг ойлгов. Айсандаа тэд буудалцаж эхэллээ. Гэхдээ сүүчийн хоёр катанагаа сугаж бүгдийг нь хэдхэн агшинт огтлж алнаа. Сүүлчийн амьд үлцэг хүн айсандаа амийг минь өршөөвөл хотын эзний нууцыг хэлье гэж бод. Сүүчийн жилдээ түүний хүзүүн дээр зогсоож за хурдан яв нохоо минь гэж хэлв. Тэр хүн хэлэхдээ хотын эзэн ойролцоо дэвэр каланутай нууцаар холбоо сүлбээ байгуулчихсан адгийн шар байдаг. 7 хоног бүр тэр нууцаар 8 хийдэг хотын дарга хоол хүнсний төлөө дөрвөстийг өгдөг золиослдог байж таарлаа адгийн новш. Юун түүний үгийг дуусмагс нуруунд дээр нь зохив. Тэд хоолны төлөө залуучуудыг өгч байсан гэж жүгэж маш их уурлана. Тэр хүн тэдний хотын хаалганы зүг дагуулж очлоо. Тэнд хооронд хүмүүс байж байлаа. Дэвэрүүдийн каланы авраг тэднийг харж байв. Тэр хоол өглөө гэхдээ хаалганы дэргэд хаягдана гэж хэлээд хамгийн ойр байсан харуулыг барьж аваад хүзүүнээс нь зууж толгойг нь тастаж орхино. Хотын эзэн үргэлж гэрч үлдээдгүй тул харуулууд зүгээр л түр ажилд явсан дүр эсгдэг байжээ. Тэр хүн би мэдих бүхнээ хэллээ. Одоо явж болох уу гэж асуув шүүжээ. Би чам нэг ажил даалгая гэж хэл тушаана бараг даалгасан гэж тушаад байна. Шүүжээ нэг хамгаалагчийн хоосон гудамжийн дээгүүр уйж орхилоо. Энэ дөөрүүдийн тэр газар руу анхаарлыг нь татах төлөвлөгөө байсан юм. Төлөвлөгөөч амжилттай болж хамгаалагчтай ойрлогодог брутуудыг татваа. Тэдний хувьд харанхуй газар ганцаараа дүүжлэгцэх хүн бол зүгээр л нэг үнгүй хоол юм. Хоолоо гэж өсөд ахчихна. Нэг брут энэ хүн яагаад энэ дүүжлэгдсэн байгаа юм болоо гэж асуугаад нөгөөх нь тоохгүй. Хоол зүгээр гудрыг гэж. Тэгэд гүйж очиж хамгаалагчдын гидсэнд нь зохиж тэр даруй ухаан алдуулна. Гэвч тэдний гүйсэн чимээнд шүүчний төлгөө ажиллаж эхэлнэ. Дээрээс нэг хүчтэй дуу гарч ирэхэд тэр нь юу байлаа. Тэр хамгаалагчдыг дүүжилж байсан хүн юм. Юу нэг брутыг барьж аван нөгөөх нь гинэд дээш хараад бууны дурангаар гэрлийг харна. Тэгээд бүх зүйл зан байсан гэдгийг ойлгов. Дээрх цонхон дээр дуая бууны дурангаар дөөрүүдийг онилж байсан юм. Тэр шүүжэний хэлсэн үгийг санан дөөрүүдийн гавлын яс хит хатуу болсон тул сум нэвтлэхэд хэцүү. Тиймээс нэг газар олон удаа буудах ёстой шүү гэж захичихсан байдаг. Дуаянд нэг дөөрийг онилж 3 удаа духан дундуур нь буутахад энэ хооронд нөгөө дөөвөр юунийг авраг гарнаас нь зүхтах гэж тэмцэж байлаа. Тэр шүүжэний ардаас нь ирж байгааг анзаарахгүй бөгөөд шүүжэн түүний толгой дээр нь гараа тавихад тэр даруй толгой нь нэгтрах мэт бут үсрэв. Шүүжэний гарч моторч аимшигтай хүчтэй юм аа. Ингээд шүүжэн болон түүний хоёр туслах эмэгтэй бүлийн гол хүчийг устгаж чаддаг. Тэд хотын ноёнд очих ёстой байсан хоол хүнсийг өөрсдөө авна. Дараа нь тэд эвдэрч сүйдсэн нэг байшинд очиж шүүжээ агуулхнаас ор хоол гаргаж тэр гуруулаа хамтдаа сайхан хоол иднэ. Ялалтын зов. Доян түүний шинэ байрын эзэлж өөрийн баазыг байгуулж болно гэдгийг хэлнэ. Шүүжээ үнийг зөвшөөрч байгаач бааз байгуулах нь удирдах ажилд сайн биш гэдгээ хүлээмжшөөрдөг. Тиймээс түүнд туслах удирдлагыг нь дуршлагатай хүн хэрэгтэй гэж бодож байлаа. Тэгтэл юу юм таархан хувцастайгаараа гарч иж
Шүүчэн болон Даяаныг орон дээр нь хэвтэж байгаагаараа та хоёр яагаад надгүй бүх юмаа эхэлж гисэн юм бэ? Хамтдаа сайхан байцгаая л да гэж хэлнэ. Тэгээ бас жоохон жомолзон. Шүүчэн орон дээр хэвтэж хоёр охин түүний хажууд ээж тоглоом шоглоом хийж эхэлнэ. Тэд шүүчэнд баяртай байдаг учраас тэд амьд гарахгүй байсан л да. Шүүчэн байхгүй байсан юм бол. Тэгэхээр ерөнхийдөө бол шүүчэн байгаа болохоор энэ хоёр ингэж хүн шиг амьдрах чадаж байгаа гэсэн үг. Тиймээс энэ шүн тэд түнд талархлаа илэрхийлсэн шүн байсан юм аа. Хоёр охин манай шүүчэнд талархлаа илэрхийлсэн. Та нар юу гэж бодож байна? Тэр чинь зөв. За тэгээд ингэж гурлаа хотын балгас дунд жаргаж байх хооронд хамгаалагчтай шүүчэнийг дүүжилж орхисон ирийн зохицыг олно. Хотын ноён Жан үүнийг Деваруудтай хийсэн хилцээр бүтлгүйцэн гэж ойлгоод тэдний бүлэг рүү яарчлан яв. Тэд тэр Деваруудын удирдагч юу болсон талаар асуухад удирдагч өөрөөс нь бид ч бас 3 дайчнаа алдсан гэдгээ ууртай хэлнэ. Тэгээд тэд энэ довтлогооны шалтгаан биш гэдгийг тайлбарлав. Гэвч Деварууд удирдагчид дуурлан дараагийн удаа илүү олон хүн өгөхийг шаардав. Ерхэн нь бол тэхгүй бол чамааг идчихин шүү л гэдэг юм. Деваруудын удирдагч хотын ноёноос алдаагаа нөхөхийн тулд илүү олон хүн илгээгээрэй. Тэгэхгүй бол бид довтлоно гэж ерөнөөс сүрдүүлнэ. Хотын ноён Жанг айж тэдний шаардлагыг нь шууд зөвшөөрдөг бүхсөө хамгаалахын тулд. Яг л мэдж байгаас тэ ямар хүмүүс бүхсөө хамгаалдаг вэ те? Манай улсын за биелэхгүй. Айгуул намайг алчна. За тэр үед шүүчэн тэдний уулзалтанд орж иж өөрийгөө харуулв. Тэр бүгдийг нь ойлгож авсан байлаа. Хотын ноён Жан бусдын амийг хоолтой солихдоо огтхонч гэмшдэг хүн биш байлаа. Тэр өөрөө л баяжиж, өөрөө л ад жаргалтай, өөрийнхөө бүхсийг хамгаалж чадаж байгавал өөрөдөд хідэн хүн ч өгөхөөс сэрхгүй нэгэн байсан юм. Өөрөд харин сүүчэнийг таньж 3 гишүүнийг наасан гэж хүн гэдгийг мэдээд маш их уурлаа. Тэд түүнийг бүсэлж барих гэж оролдлоо. Хотын ноён Жан зүгээр л тайвнаар тэднээс явж шүүчэнийг одоо өгөх нь тодорхой гэж бодов. Тэр аюулаас хотож буцаад аюулгүй бүс рүү очив. Тэнд 3-ч байна гэж бүх хүнд зарлана. Жан шүүчэнийг авчирч гадны хүмүүсийг буруутгаж тэд эмч бос дүр эсгэж үнэндээ хүмүүсийг хулгайлж Деваруудтай хоолтой солилцож байсан гэж худал хэлнэ. Шүүчэн түүний төлөвлөгөөг сүйтгэсэн болохоор тэр хүн бүрийг өөрийн талд татах гэж маш сайхан лекц уншнаа. Мэдж байгаас ямар хүмүүс ингэж лекц уншдаг. За суурингийн хүмүүс уурлаж шүүчэний бүлгийнхэн рүү дайрахаар бэлдэж байтал нэг чанга дуу бүгдийг нь зогсов. Энэ бол Генерал Гай юу байлаа. Түүний яар Бэ чанга болон түүний ах зогсож байв. Генерал Гай шүүчэнийг хамгаалж энэ хүн бол итгэж болох олон удаа биднийг аварсан хүн гэж хэлнэ. Хотын ноён Жан үүнийг сонсоод үг биш надад нотлогоо хэрэгтэй гэж ууртай хашгирнаа. Тэгтэл гинэд дээвэр дээрээ шүүчэний дуу гарч ирэв. Тэр би өөрөө буруугүй гэдгээ нотолж чадна штэ гэд Деваруудын удирдагчийг дагуулад иржээ. Удирдагч шархацсан байдалтай байсан ч үнэн хэрэгтэй Жан л бидэнд хүн сольж 8 хийдэг байсан гэж бүх үннийг хэлнэ. Одоо олны уур Жан руу чиглэв. Тэд дэмжиж байсан хүн үнэндээ жинхэнэ мангас, жинхэнэ жөтгөр байсан байжээ. Зарим ютуберүүд юм биш үү. Сайхан юм ярьж байгаа. Яг үнэндээ жөтгөр мангасууд л байгаа. Жан сүүлийн орлогоог хийж шүүчэний намайг үтгэж байна. Тэр Деваруудтай хамтарч ажилладаг гэж ойрлов. Гэвч Генерал Гайен түүн рүү алхаж очиод нүүрүүн ста нам хуснаа. Чиний одоо худал хуурмагч нь дууссан нохоо минь гэж хэлдэг. Тэгээд Жан инээж тийм ээ би үнэхээр хүмүүсийг Деваруудтай сольж байсан. Гэхдээ энэ бол амьд үлдэхийн тулд хийсэн зүйл. Хангамжийн бүх газар Деваруудын мэдэлд орсон. Хэрвээ бид хідэн хүнийг золиослж байгаад бусдыгаа аварч чаддаг бол энэ сайн зүйл шүү дээ гэж маш уйлан ууртай ер нь зохирсон л байдалтай хэлт юм аа. Тэр бүр та нарын сайн гэж боддог байсан капитал гол хүртэл миний авчирсан хоолыг эзэн шүү дээ. Тиймээс хинч намайг шүүж чадахгүй гэж маш ууртай хэлнэ. Гэхдээ шүүжэн түүнийг сонсохыг хүссэнгүй. Тэр нэг хүчтэй зохилтоор Жангийн нүр рүү зохиж чи зүгээр нэг аимхай хүн, сул дорой хүн, хүмүүсийг золиосч хүчтэй гэж өөрийгөө боддог нохон гөлөг шүү дээ л гэж хэлв. Яг үнэндээ чи амиах ухуулахын төлөө чи их орнооч зархаар нохон гөлөг шүү дээ гэж хэлдэг. За тэгээд парт 16-нд хүрчлээ дууслаа. Тэгээд та бүхэн дараагийн партийг хүсэж байгаа л хүсэж байна гэж хүчээрээ. Алхнууд нэхээ үсэх хүчээрээ. Та бүхэндээ би дуртай шүү.